За сайн бацгаана уу. За би та бүхний одоо их асуудаг Starlink-ийн талаар асуудаг асуултнуудад нь хариулт авах гээд Алтай хотгонд дэдэг Starlink-ийн дэлгүүр дээр ирсэн байна. За дэлгүүр маань Алтай хотгон дотроо зүүн талаасаа дөрөв дэх байшин Starlink гэж бичсэн байгаа шүү. За дотгошоо ороод хэдлээ Starlink-ийн талаар та нарын байнга асуудаг асуултнууд чинь хариулт авъя гэж бодож байна. За ороод баруун гартлын хаалга юм байна. За дэлгүүр дээр ирлээ. Сайн уу? За би Starlink-ийн талаар хитэ асуулт асуух гэж ирлээ. Хүмүүс маш их асуудаг. Тэгээ тэрэнд нь жоохон ойлгомжтойгоор товч хариулт авъя гэж бодож байна. За ер нь яг Starlink гэж яг юу вэ? Хүмүүс Starlink-ийн талаар нөгөө манай Univision-ээс шиг гурван үйлчлэгээтэй, телевизтэй, утасны дугаартай гэж ойлгодог шүү дээ. Тэр энэ тал дээр нэг жоох ойлголт өгөөд хариулаад өгөөч. За Starlink бол сансрын хиймэл дагуулын интернет байгаа. Зөвхөн интернет цацна. Wi-Fi өөрөөсөө Wi-Fi цацаад интернет хэрэглэнэ. Гэхдээ интернет дугаар ашиглаж болно. Энэ интернет TV-нүүдийг нэмэлт тусдаа өөр компаниудын үйлчлэгнүүдийг аваад ашиглах боломж нь бол байгаа. Интернет ашиглаад гэсэн үг. За одоо нөгөө хүмүүс ингэдэг штэ нэг 20,000-ын багц гарцсан байгаа, хямдхан интернет ашиглах багц гарцсан байгаа гэдээ асуугаад байгаа. Тэр энэ яг багц юм уу, яг юу юм болоо? Энэ талаар жоохон нэг ойлгомжтой тайлбарлаад өгөөч. За өмнө нь бол Starlink хэрэгжилж байгаад хэрэглэхгүй сард өнгөө зогсоод байсан. Тэгээд сүүлд өөрчлөлт ороод standby mode буюу сарын 20,000-аар зогсдог болсон байгаа. Энэ бол яг багц бол биш. Зогсоолтын горим гэсэн үг. Яг тэгэхээр интернетгүй газар ашиглаж байгаа төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд Starlink маань нам хаагдчихдаг. Тэгэхээр standby mode-той үед яг хөр зогсоогоод нээгээд интернетгүй биш бага зэргийн интернеттэй хагас мегагийн хурдаар интернет ашиглаад багцаа нээх ч юм уу тэр боломжийг бол олгож байгаа. Ямар ч гэсэн бол холбоо бол бариад байна. Гэхдээ видео энтриг бол өндөр чанартайгаар үзэж чадахгүй, өндөр хурдны бол интернет бол биш байгаа. Яг standby mode руу орсон тохиолдолд. За тэгвэл манайхаа энэ бол багц биш юм байна шүү. Хүмүүс 20,000-ын багц одоо хямдхан багц гарсан 20,000-ын багцаар нь сунгана гэд айгүйх асуудаг. Тэгээд энэ бол багц биш юм байна. За одоо ер нь яг хэдэн төрлийн Starlink худалдаалагдж байгаа вэ? За хувь хэрэглээнд бол хоёр төрлийн Starlink байгаа. Том жижиг гээд. За жижиг үе Starlink mini гэж байгаа. За том нь болохоор Starlink стандарт kit G3 гээд худалдаалагдж байгаа. За мини төхөөрөмжийг за диш буюу 5 гүн байна. За байрлуулалтаа болохоор хойд зүгт 20 градусын налуутаагаар байрлуулна. За намхан талын хойд зүгтээ харуулж байрлуулдаг. За тэгээ гадаа байрлана. Хасах 30 градус бороод цасанд бол гадаа байж болно. За усанд бол бүтэн дүрж болохгүй. Хойдлын тогны болон сүлжээний оролтын нүх байгаа. За энэ хоёр нүхээрээ бол ус орох боломжтой учраас сүлжээнийх нь нүх нь эрдэн жиргээр тагилдаг. За тогных нь залгуурч гэсэн эрдэн жиргээр усаа барьдаг. Тэгэхээр онгорхоо үедээ бол ийшээ ус оруулжлахгүй гэсэн. За мөн турбаны үзүүрийн тогтоогч байгаа шонгийн тогтоогч Chomon X дэшээ. За энэ болохоор өөрөө 20 градусын налуугаа авчин. Тэгээд намхан далаа хойд зүгрөө харуулад за мөн 220-ийн 15 м утас. За 200-ийн адаптер нь Starlink mini-тэй дагаж ирдэг байгаа. За энд болохоор Энэ хайрцагтай юу вэ? кейстэйгэр Starlink mini кейстэйгэр машин дээр ашиглахад зөвхөн соронзон тогтоогч тэгээд 12-ийн залгуур хахад машин дээр хөдөлгөөнд байдлаар ашиглах боломжтой. Нэг багцын талаар ер нь хідэн ямар төрлийн багц эдгийн, тэгээ ямар үнэтэй эдгийн гэдгийг мэдээлэл өгөөч. Тэгээд яг хаана яаж ашиглавал зүгээр байдаг талаар мэдээлэл өгөл яаж байна. За багцын хувьд болохоор сөөрөн багц маань 118,210,000 гэсэн хоёр багцтай байгаа. За 118,000 багцанд 200 Mbps хүртэл хурдтайгаар 210,000 багц маань болохоор 350 Mbps хүртэлтэйгээр орох соёлоо сөөрөн багц дата хязгааргүйгээр. Хөдөлгөөнд багц маань болохоор 170,000-ын 50 мегатай багц байгаа. За 50 мегагаа дуусна тохиолдол хурднууд ашаар зогсох болно. Эсвэл
задгаа датагаар ашиглаж болно. За задгаа датагаар ашигласан тохиолдолд 1 гиг нь 3300 төгрөгөөр бодогдно. За дата хязгааргүй хөдөлгөөнд багцвал 291 мянган ROM unlimited гэдэг багц байгаа. За ер нь энэ дөрвөн багцаас л сонгож ашигладаг. Тэгээд зогсоох үедээ ашиглахгүй сардаа зогсоох үедээ 20 мянган standby горимлоо оруулаад зогсоож болно. Бас нэг асуу. Хүмүүс нөө суурин багц гэхээр бас сайн ойлгохгүй. Одоо өвлжөө, хаваржаа гэд нүүхээр суурин биш хөдөлгөөнт багцыг сонгох ёстой гэж ойлгоод байдаг хгүй. Тэгэхээр яг суурин багц гэж яг ямар үед ашиглаж болох юм? Яг зөвхөн суурин тэр 118 мянган багцыг тайлбарлаад өгөөч. Суурин багц маань болохоор гэрийнхээ байрлалыг буюу одоо координатыг газар зураг дээр зааж өгнө. За тэгээд тухайн цэгээсээ холдоод явчвал ажиллагаа болчихно гэсэн үг. За өдөрт бол 5 удаа цэгээ солих боломжтой. Тэгэхээр нүүдэлж амьдралтай малчд бол хаваржаа намаржаантай ингээд хол нүүдэх тохиол цэгээ солиод явчих болно. За ойрхон нүүдэх тохиол нэг 10-аас 30 км-тэй бас байрлалаас шалтгаалаад ажилтдаг. Цэгээ солихгүйгээс ойрхон нүүдэх айлууд бол ашиглаад явах боломж нь бол байх. За хөдөлгөөнт багц бол машин явах дундаа хамаагүй байрлал хамаагүй Монгол орн дотор ашиглаад явах боломжтой гэсэн. За ингээд маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа одоо бичлэгээр ер нь бусад өөр түгээмэл ирж байгаа асуултнуудад хариулъя. За баярлалаа. Баяртай.